энэ салбарт ажиллаж ирсэн шүү дээ. Чөлөөтэй хинч дэвшиж болно. Нам дотроо бид нар бас өрсөлдөж болно. Өнөөдөр одоогийн байдлаар надад санал тавьсан зүйл байхгүй. Би өөрөө ч гэсэн одоо ямар нэгэн сайд болыг санал тавьсан зүйл байхгүй. Тэгээд намынхаа удирдлуудын одоо төвшүүлж байгаа хүмүүсийг хурлын дарагад нэр дэвшүүлэх хуралд оролцоод явчихна. Санал тавьбал хөгжлөж ажиллах уу? Ажиллана. Тийм мэдээж ажиллана. Ягаад тэгэхээр хийж одоо учрал дарга хэлснээр бол бид нар суралцах хугацаа байхгүй. Тэгээ бид нар их эмнэлэг цаг хугацаанд ажиллаж, тэгээд санал тавиул ажил, санал тавихгүй бол би өөрөө бас ажлыг эзэмдэхгүй гэдгийг асуулж байгаа. Бусдад ч гэсэн боломж олгох тийм эс суртахуун бол надад байгаа. Засгийн газарт хоёр хэмжээтэй одоо сайд байна шүү дээ. Ер нь цааш энэ эмэгтэй хүнийг шууд одоо сайдыг нэмэгдүүлж болох байна. Тий анх бол 4 эмэгтэй сайд байсан их би зүгээр юм байна гэж бодож байгаа. Тэгээ эмэгтэй хүний хувьд бас эмэгтэйчүүд маань ямар ч одоо эрэгтэй хүнээс дутхгүй ажилдаа хариуцлагатай хандж ажилладаг. Манай нам дотор одоо сайд хийчихэр эмэгтэйчүүд олон байгаа. Тэр утгаараа дэмжиж байгаа. Би ядаж 3 4 эмэгтэй сайд байгаасаа гэж үзэж байгаа. Улсын хурлын дарга дээр та ямар байр суурьтай байгаа вэ? Сая намынхаа бодлогыг бид нэр дагдаг, намын бодлогоо дагсаарч ирсэн. Тэгээ би учрал даргын одоо бас ив хичээж бүхэл нэр дэвших сонирхолтой байгаа 5 6 хүнтэй уулзсан тухайгаа ярьсан. Уулзаж нэг бүрчлээ ярьж боломжуудаа яриад санал нэгдээд тэгээ зарим хүмүүсүүд нэрээ татаад тэгээд намын бодлогоор өглөө удирдах зөвлөлдөр хуралцсны дагуу Бямц цогт гишүүнийг одоо олон сонгогдсон туршлагатай тэгээ өөрөө одоо бас чадна хүсэл эрмэлзэлтэй байгаа энэ хүний төвшүүлээ гэсэн бодлого дээр нэгдсэн. Удирдах зөвлөлдөр 100% саналаар Бямц цогт гишүүнийг төвшүүлье гэдэг саналыг дэмжсэн. Тэгээд одоо бүлэг дээр бас намын дараа сая орж ирээд Бямц цогт гишүүнийг дэвшүүлсэн. Тэгээ одоо гишүүд асуулт асуугаад саналаа хэлчих. Бүлгийн эрт сайн байсан. 72% байсан. Сайн зэрэг гишүүн сая мэдээлэл өгсөн шүү дээ. Энэ бол нэгдсэн байр суурь түрээгүй гэдэг байр суурийг хэлж шүү дээ. Би тэрийг хараагүй. 30-38-аар хуваагдсан байгаа гэж. Сая бол намайг байж хахад бол тийм яриг. Сайн зэрэг гишүүн хуралдаа сууж илээ. Намын баг хурал хуралдсан, удирдах зөвлөл хуралдсан. Тэгээ нам одоо ив нэгдэлтэй байгаагаа олон дахин илэрхийлсэн. Тэгээ би бол ив нэгдэлтэй байх ёстой. Зарим нэг зүйл дээр бас ойлголцохгүй чинь эрүүл байгааг ил шинж тийм ээ хүмүүс өөрснөө нэрийг дэвшүүлж болно. Янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байна. Тэр хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэх ёстой. Намын бодлого, намын дарга, намын удирдах зөвлөлийн түвшинд бол нэгдмэл байгаа гэдгийг хэллээ. Одоо удирдах зөвлөлтөөр нэрээ татсан гэдэг хүсэлтэй авах юм шүү дээ. Намын даргатай уулзаад тэгээд нэрээ татлаа гэж хэллээ гэж намын дарга өглөө танилцсан. Намын дарга бол бүх нэр дэвшиж байгаа 5 6 хүнтэй нэг бүрчлээ уулзаж санаа бодлыг нь сонсоод тэгээд яриад ойлголцлоо гэж бид нарт танилцсан. Ямар нэгэн өөр нэр орж ирэх магадлалтай байна. Сая бол нэр дэвшүүлээгүй. Намын бүлгийн хурал дээр нэг хүн дээрээ санал оруулалт явуулна гэд одоо асуулт асуугаа хариултыг авч. Одоо тийм тал мал байхгүй гэдгийг одоо намын дарга маш олон удаа хэлсэн. Бид нар бас баг хурал дээр ч гэсэн энэ нэгдэлтэй бай. Одоо тийм 30 38 бүлэг байхгүй гэдэг гişүүд бүгдөө тийм бодолтой байгаа л гэж бодож байна. Энэ бол одоо засгийн газартай үргэлжлүүлэн ажиллах уу? Сая ярьсан. Санал тавиагүй байна. Одоохондоо сайдрын тухай яриаггүй байна. Хизээ намын удирдах зөвлөл уралдахын ерөнхий сайд мэдээж өөрийнхөө танхимд ажиллах сайд нартайгаа санал болгох хүмүүстэйгээ ярих уулзах бах. Одоогор надад бол хэлээгүй. Би ч гэсэн болъё гэдэг хүсэлтэй бол илэрхийлээгүй. Тэр нөгөө Америкийн хэлж байгаа